Дархан аймгийн засаг даргын санаачлагаар дархны хөгжил олон улсын эдийн засгийн форум 2016 оны 3 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Сайн мэцэн эрхэм үзэгчдээ 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Дархан хотын анхудаа зохион байгуулагдах дархны хөгжил олон улсын эдийн засгийн форумын хүрээнд бид та бүхэнд цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа. Энэ удаагийн ярилцлагаар Дархан төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компани үйлдвэрлэл эрхэлсэн Дид Захирал Инх Чулууныг ураад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр танай байгууллага 2010 оноос эхлэн уул уурхай металлургийн зохицуулбар төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төслийнхаа талаар танилцуулаад бас төслийн манд гол зорилго юу вэ? За Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2010 оноос хойш Дархан сэлэнгийн бүс нутагт уул уурхай металлургийн зохицуулбар үйлдвэр байгуулна гэсэн юм зорилт тавьж төсөл хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За энэ төслийн манд гол зорилго нь бол одоо эх орны түүхийд төмрийн хөдрөөс бол одоо эцсийн ган бүтээгдэхүүн гаргаж авах юм цогц одоо үйлдвэрлэлийг бий болгох ийм зорилготой. Ингэснээр бол бид Монгол улсынхаа төмөр ган бүтээгдэхүүний төмрийнхаа хэрэгцээг одоо өргөн хангах хэмжээний ийм одоо үйлдвэр зохицуулбар байгуулах одоо Монгол улсаа Дархан бүсийн нутгаа болоод аж үйлдвэрийн төв болох ийм зорилготой байна. Тэгэхээр тус төслийн манаас үйл явц хэрхэн хэрэгжиж байна? Явцын талаар та бидэнд мэдээлэл өгөөч. Бас иргэд маань харилцан адилгүй ойлголттой байдаг энэ талаар. За Дархан төмөрлөгийн үйлдвэр бол энэ төслөө бол хэрэгжүүлээд одоо 5 дахь жилдээ явж байна. Энэ төслийн үндсэндээ бол 2 үе шатаар хэрэгжүүлж байгаа. Эхний үе шатанд бол бид өөрийн эзэмшлийн Дархан сэлэнгийн бүс нутагт байдаг одоо төмрийн өдрийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулаад за уул уурхайн үйлдвэрлэлийг дид бүтцийн амт бий болох ийм зорилт тавьж ажилласан. За үндсэндээ бол сүүлийн 5 жилд бол бид төмрийн өдрийн 2 уурхай за уурхай тус бүртээр төмрийн өдрийг боловсруулах баяжуулах үйлдвэрүүдийг за Сэлэн аймаг дахь өдөр сумын төмөртөө уурхай дээр иж бүрэн одоо дид бүтцтэй хамт уурхайг байгуулсан байгаа. Эхнээс нь за онд бол одоо цахилгаан хангамж, төмөр зам, за авто замын ажил эхлээ явж байгаа. Их мэд юм том бүтээн байгуулалтыг үндсэндээ хийж дууссан. За яг энэ төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд Дархан уул аймгийн хонгор сумдаа бид бол 1 сая тонны нойтон байжуулах үйлдвэр бариад ингээд үндсэндээ бол төмрийн өдрийг одоо олборлоод 2 шатны боловсруулалтанд оруулаад дараагийн одоо ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашиглагдах одоо түүхийд үнэтэй гаргаад авах бүх дид бүтц бүтээн байгуулалт ажлуудыг хийж дууссан. За одоо ингээд 16 оноос олонцондоо 2 дугаар шатны ажлууд руу орж байгаа. За энэ 2 дугаар шатны ажлууд нь юм бэ гэхээр төмөрлөгийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. За үүний тулд бол бид одоо төмрийн өдрийг боловсруулах одоо шууд ангижруулсан төмрийн үйлдвэр гэж байгуулна. За тэгэхээр энэ ажлуудын маань одоо үндсэн суурь судалгаанууд сүүлийн одоо 2-3 жилд бол хийгдээд дууссан. Энэ жилээс бид одоо техник технологийн судалгаа за жишээл шууд ангижруулсан төмрийн үйлдвэртээр бид бол одоо их яг технологи нийлүүлэгч компанитайгаа эхний одоо баримтчид одоо гар үсэг зураад энэ ондоо бид одоо суурь тавих, шав тавих одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За мөн яг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд зөрөгтгөл цехүүдийн одоо төсөл судалгаа бол амжилттай хэрэгжээд мөн бас ялгаагүй тоног төхөөрөмж нийлүүлэх эхний гэрээнүүд нь хийгдээд энэ ондоо багтаагаад бид юу ч гэсэн нэг 2 өргөтгөл цехээ барьж ашиглалтанд оруулах гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Энэ томоохон төслийн өрөөнд бас олон жижиг төслүүд дагалдаж хийгдэж байгаа юм байна гэж ойлгож болох юм тийм үү? Тий, ерөнхийдөө бол энэ уул уурхай металлургийн зохицуулбар гэдэг маань өөрөө одоо маш том бүтээн байгуулалт. За энэ зөвхөн одоо нэг жижиг цех үйлдвэр барихаас гадна энийг дагсан одоо олон дид бүтц цахилгаан хангамж одоо цахилгаан дамжуулах сүлжээнүүд дид станц за төмөр зам авто зам гэх мэтчлэн их олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Ийм учраас энэ бол одоо их олон одоо жижиг үйлдвэр бий байгуулгч нэг цогцоороо ажиллаж ингэж эцсийн ган бүтээгдэхүүн олон төрлөөр үйлдвэрлэж гарах юм одоо төсөл байгаа. За зөвхөн энэ бол бидний одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа төслийн хувьд ярихад юм байна. Ер нь бол цаашдаа манай зохицуулбар үйлдвэрийг дагаад бол бусад жижиг бизнесүүд дунд үйлдвэрүүд хөгжих, кластер хэлбэрээр хөгжих одоо нөхцлүүд бүрдэж одоо том үйлдвэртэй түүхийд туслах материалууд, загаал төсвөртэй материал юм уу эсвэл хөдөлгөөн хамгааллын хувцас гэх мэт ийм одоо дэмжиж ажиллах жижиг дунд бизнесүүд одоо дагаад хөгжих юм.
Энэ цогцлбор том төсөл маань хэрэгжснээр бас та ямар үр дүн, ямар ач холбогдлыг бас хүлээж байгаа вэ? За энэ үйлдвэр одоо цогцлбор хэмжээнд баригдсан бол мэдээж яг Монгол улсынхаа одоо нийгэм эдийн засагт бол маш их ач холбогдолтой нь бол гарцаагүй. За энэ бол зөвхөн одоо манай компанийн хувьд үрээшгээ авчрах бус одоо Монгол улсын хэмжээнд энэ бол төр засгийн дэмжлэгтэйгээр аж үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр одоо явж байгаа юм том төсөл байгаа. За мэдээж том бүтээн байгуулалт хийгдэн одоо үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэн энэ хэмжээгээр бол одоо хамгийн наазахын төсөв төвлөрүүлэх одоо төлбөр мөнгөний хэмжээ бол нэмэгдэн. Одоо жишээл манай байгууллага бол Дархан улаан аймагта одоо топ одоо татвар төлөгчдийн тоонд ордог. Төсөвд одоо жишээлбэл бид 15 онд 16.9 тэрбум төгрөгийг одоо төвлөрүүлсэн байдаг. Үүнээс 7 тэрбум нь Дархан улаан аймагт төсөвд орсон байдаг. Энэ хэмжээ бол мэдээж дараа одоо 3-4 дахин нэмэгдэх ийм тооцоо байгаа. За ер нь бол орон нутагта яг манай энэ төсөл дээр бол 1000 гаруй хүний ажлын байр одоо урьдчилсан тооцоогоор гарна гэсэн юм тооцоотой байгаа. За мэдээж үүнийг дагсан жижиг дунд үйлдвэр бизнес өгч юм бол үүнээс илүү одоо олон ажлын байр бий болж одоо нийт ард иргэдийн маань одоо амжиргааны түвшин дээшлэх ийм ач холбогдолтой байгаа. 3 дугаар сарын 28-29 өдрүүдэд болох эдийн засгийн форумд маань мэдээж энэхүү төслөөс танилцуулах бах. Танай байгууллага маань энэхүү форумд ямар оролцоотойгоор оролцох вэ? За энэ сарын 28-29-нд болох эдийн засгийн форумд манай байгууллага бол өөрсдөө хэрэгжүүлж байгаа төслөө танилцуулна. За энэ төслийг одоо нийт Дархан улаан аймгийнхаа ард иргэдтэй болон гадна дотны зочид төлөөлөгчд мөн хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулснаар бол энэ төсөл талаар энэ төслийнхэн цар хүрээний талаар бүгд одоо зөв ойлголттой болоод бидний ажлыг бас дэмжинэ гэж бид итгэж байгаа. Мөн үүний хажуугаар бол гадны хөрөнгө оруулагч манай төсөл дээр бол хамтарч ажиллах мэдээлэлүүдээ олж аваад одоо бидэнтэй бас холбогдоод хамтарч ажиллах болов уу гэсэн юм хүлээлттэй байгаа. Төр засгийн зүгээс яг одоогийн байдлаар дэмжиж байгаа дэмжлэг маань хэр бодиттой байна? За 2015 онд бол шинээр байгуулагдсан аж үйлдвэрийн яам нь бол төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого мөн үйлдвэрлэлийг дэмжих хууль баталж гаргасан байгаа. За үүнтэй холбоотойгоор бол хоёр хөтөлбөрийг бол мөн баталж гаргасан. Нэг нь бол одоо төмөрлөгийн чиглэлээр, нөгөөх нь болохоор машин үйлдвэрлэлийн чиглэлээр. За энэ хоёр хөтөлбөр батлагдаж гарч байгаа нь учир нь ихээр одоо Монгол улстай аж үйлдвэрийг хөгжүүлэх одоо томоохон одоо эрх зүйн юм одоо баримтчгууд болсон байгаа. Энэ мэдээж бол одоо манай энэ төслийг чаашд бол явахд бол маш их том түлхэц өгж байгаа. За мөн үүний хажуугаар бол энэ бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах бол мэргэжлийн холбоод одоо мэргэжлийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчтэй одоо нэгнээнд нэгтгэсэн том одоо мэргэжлийн тийм холбоо байгуулагдсан байгаа. За энэ үндэсний аж үйлдвэрийн зөвлөлт гэдэг ийм нэрээр байгууллагатад одоо сайхан байгууллагатад бол ажиллаж байгаа. Энэ одоо холбоогоор зөвлөлөөрөө дамжуулаад мөн бас бид одоо төслөө амжилттай хэрэгжүүлэх шаардлагатай дэмжлэгээ аваад явах юм бас бодолтой байгаа. Төслийн ажлууд маань ерөнхийдөө бол амжилттай авч байгаа юм байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн маань үйл явцын ажиллагаа бас хэрхэн авагдаж байна. Цаашдаа бас хийгдэх ажлуудын талаар та яриач. За төслийн ажлууд маань бол нэлээд сүүлийн 2 жилд бол нэлээд эрчтэй явж байгаа. Энэ эрчтэй явж байгаа, амжилттай явж байгааг нэг тод жишээ бол одоо манай компани сүүлийн үед авсан одоо томоохон шагналууд бол илтгэж байгаа бах. За хамгийн сүүлд гэхэд ерөнхийлөгчийн зарлахаар бол манай төмөр замын бүтээн байгуулалт бол одоо төрийн гэрээ гэдэг шагнал авсан байгаа. За сүүлийн 2 жил дараалаад бид бол одоо шилдэг хөрөнгө оруулалтын шагналуудыг уулуурхай яам болон Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас авж байгаа. За энэ бол одоо манай энэ хамт олонны энэ эдийн засгийн хүндрэлтэй зах зээлийн түүхий эдийн уналттай юм хүнд нөхцөл байдал бас төслийн ажлуудаа зогсоолгоор ирж хүчтэй чаашд явуулж эцсийн зорилготой хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлж байгаа бас нэг тод жишээ байгаа болов гэж бодож байгаа. За яг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хувьд бол мэдээж өнөөдөр Монгол улсад яг нүүрсэн хүнд эдийн засгийн хүндрэлтэй байдал, за барилгын салбарын зогсон байдал бол нөлөөлж байгаа. Бид одоо энэ нөлөөний улмаас бол үйлдвэрлэлийн зарим нэг жисгүүдийг түр хугацааны зогсолтод оруулах, за өртөг зарлаа хянаж бууруулах,
одоо хэмнэлтийн гормоор ажиллах гэсэн ийм шатараас арга хэмжээнүүдийг бол 2015 оноос аваа явж байгаа. Өнөөдрийн байдлаар бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа төр зогсолттой байгаа. За бид ажлаа бол 4 сарын 15-наас эхлүүлнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За баярлалаа. Дархны хөгжил олон улсын эдийн засгийн форум Дархан уул аймгийн эдийн засаг нийгмийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан гიშгтэй түншлэлийг гүнзгийрүүлэх, бизнес хөгжлийн шинэ боломжийг нээх зорилго бүхий Дархны хөгжил олон улсын эдийн засгийн форум Дархан уул аймгийн засаг даргын тамгын газарт 2016 оны 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид бизнесийн хамтын ажиллагаа, өрсөлдөх чадвараа хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, жижиг дунд үйлдвэрийн ирээдүйн төлөв, хөгжлийн гарц шиг хандлагыг тодорхойлох олон таатай боломжууд дарханчид та бүхнийг хүлээж байна. Дархны хөгжил олон улсын эдийн засгийн форум таны бизнесийг хөгжүүлэх алтан боломж.